friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баасан гараг болсон байна. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлэг та бүхэндээ 7 хоног бүрийн баасан гарагт шинэ дугаараа хүргэж байгаа. За мэдээж бусад өдрүүдэд бол манай нэвтрүүлгийн бас давталтын дугаар явж байгааг тийг сануулъя. За мөн та бүхэн манай нэвтрүүлгийн өнгөрсөн дугааруудыг үзэж чадаагүй бол YouTube хуудсан дээр бол хөлөмгийн бестселлер гэж бичгээр манай бүх дугаарууд бол гараад ирж байгаа юм шүү. Тэгээ та бүхэн бас тэндээс үлдсэн дугааруудыг бол өмнөх дугааруудыг бас үзэх боломжтой юм аа. За ингээд студид маань мэдээж бестселлер нэвтрүүлгийн маань зочин хөтлөгч Балжаах маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргье. За энэ өдрийн мэндийг өөрчлөн болон үзэгчдтэй хүргье. За Балжаах арын дэлгэцэн дээр бас хүмүүс ер нь ямар шоу юм ярих гэдэг гэдгийг бол ичнээ мэддэг болчихсон баха. Тэгээд өнгөрсөн 4 дугаараар бол Дрогбаг ярьсан бол 2015-аас 16 оны улирлын дундуур бол нэг удаа Leaders Store гэдэг номоос бол бас нэг дугаарыг бас хүргэсэн. Өнөөдөр бас энэ ном руу дахиж орохоор болж байгаа шиг байна. Ер нь ямар шоухан ойлол өнгөрсөн дугаар дээр нөгөө төгсөглөө эх дугаарынхаа танилцуулгыг хийгээгүй дуусгасан шүү дээ. Өнөөдөр танд юу байна вэ? Sir Alex Ferguson-ы багийн ахлагч нар гэсэн хэсгээс. Ааха. Тийм багийн ахлагч гэдэг бол одоо ер нь зүгээр бусдын адилаар юу л да. Өөрөө тэр номон дээр өгсөн байгаа. Багийн ахлагч гэдэг бол балууны дээр байдаг энтор биш. За багийн ахлагч гэдэг бол зүгээр нэг цом өргөдөг хүн биш. Багийн ахлагч гэдэг бол зүгээр нэг тууд зүүцсэн хүн биш. ааха. Багийн талбай дээр 11 хөлөн бөгчин гардаг. Тэр 11-ийн хариуцлагыг дасгалжуулагчийн өмнө бол багийн ахлагч хүлээдэг юм аа гэдэг талаар. Ааха. Тэгээд энэ дээр бол ингэсэн байгаа юм л да. 26 жилийн хугацаанд өчтөчнөө за бас өчтөчнөө биш ээ. Цөөхөн. Чанартай яг тэр хэдийнхээ тухай утсан байгаа. Сүүлдээ багийн ахлагч нар нь жоохон чанар нь муудна. Ааха. Тэ. За ингээд багийн ахлагч нар Sir Alex Ferguson-өөс багийн ахлагчтай 4 шаардлагыг бол тавьдаг гэнэ л дээ. За 4 шалгуураар багийн ахлагчаа сонгодог гэнэ. Эхлээд бол нэгдүгээрт нь бусдыг манлайлах, ирмэлцлэл. Энэ ном чи өөрөө Leaders Store гэж манлайлал, тэргүүлэл гэсэн утгатай юм байна юм шүү дээ. Тийм ээ. Тэгээд нэгдүгээрт нь бусдыг манлайлах, ирмэлзэлтэй байх ёстой. Лидер байх чин хүсэлтэй байх ёстой. Ийм хүсэлгүй нөхдүүд байдаг гин. за Жишээлх юм бол Paul Scholes гэж бичсэн байна. ааха. Манай Paul Scholes бол тэгж бусдыг манлайлаад дагуулад уриалан дуудаад ингээд тэгээ тамнаа ингээч гэдээ явах бол дургу. Өөрөө бол хийх юмаа бол өстой гялцтал хийчихэл үгдүү цөөтөө үзэгчдийг байлдан дагуулж тэднэр рүү эмоцон бол гаргадаггүй, анхаарлын төвд байх дургүй, сэтгүүлчтэй тэгж юмны түрүүнд сэтгүүлчтэй урдаас дуурах дургүй. Ийм сайхан зөв даруухан хүмүүжилтэй бүрэг номоо зантай. Тийм учраас Paul Scholes-ыг би багийн ахлагч нэгдүгээр шалгуураар бол болгож чадаагүй маа. Ааха. Хоёрдугаарт нь бол талбай дээр байгаа улсуудын 11 тоглогчийг талбай дээр гаргадаг дасгалжуулагч шүглийн нуунаар дасгалжуулагч бол зүгээр ингээл хинч шуулж өөрдөг гэж байгаа шүү дээ. Тэр 11 тэгэл яана уу энэ үү тэгэл ерөөсөө гаднаас нь орилохоос цааш бол тэгэл ерөөсөө ажил дуусна. За яг нэг хэдэн минутанд тэрийг оруулан энийг суулгая гэдгээ бол Фергийн мэднэ. За тэгэл яг хэлсэн ярьснаар байлгах үгүйг бол тэгэл тэр багийн ахлагч л бол мэднэ. Тэгэхээр тэр багийн ахлагч дасгалжуулагчийн хэлсэн ярьсныг толгойдоо тогтоотсон ерөөсөө яг итгэлийн хөсөвдүүлэхгүйгээр талбай дээр арай шийдвэрээ өөрчлөөд явчихааргүйгээр тийм ээ. Тий. Тоглолтыг хяналтандаа байлгаж чадах юм итгэл даах чадвар. Гуравдугаарт нь бол олноор хүрээлүүлсэн байх хэрэгтэй. Багийн дотор хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Яг үнэ. Тийм ээ. Тэгэхгүй Манчестер Монголоос нэг дөржиг авч шууд маргааш нь багийн ахлагч болгочих юм бол боогоо хүчин үүсдэг бол. Фанатууд нь ч боож өгөхгүй сурвалжлагч нар нь юу болов энэ гэдэг хачин юм болно шүү дээ. Тэгэхээр бол ерөөсөө хэрвээ би хөлөмгийн тэмцээнийг ватерлоогийн тулаан гэж бодохгүй байна л да гэсэн байгаа. Тэр ватерлоо гэдэг нэг түүхэнд нэг мундаг Англи Шотландын байлдаан болсон юм хаашиж. Энэ бол тэгтээ хөлөмбөг гэдэг бол Ювентусын Дели Альпи
Реал Мадридын Сантьяго Бернабеу, Реал Мадридын Барсагийн Камп Nou, Байерн Мюнхний Альянза Аренад бол ерөөсө тэнд бол одоо цусгүй дулаан болдог. Би ганцаараа генерал байгаад яах юм бэ? Надад баг дарга нар хэрэгтэй шүү дээ. Тэр тоглолт буруу тийшээ, тэр байлдаан буруу тийшээ эргээд манайхан ялагдаад ухрах үед дэвгийн тэрөөсө бага зоригжуулаад урайлан дуудаад эргэж нэг оковондоо оронгуудаа нөгөө нэг 45 оны байлдаантай киногоор ураа хашгираад нэг Оросын нэг баг дарга гарбуугаа өргөөл босоод ирдэг шүү дээ тийм ээ. Тэгэл буцаал сөрөг атакт ордог. Ийм хүн хэрэгтэй. Ийм чанарууд бол одоо ингээд байх ёстой юм аа. Би бол бусад багийн ахлагч нарт бол атаархал төрүүлэн багийн ахлагч нар бусад багуудад байсан. Ньюкаслын Алан Ширер, Челсигийн Джон Терри, За. Арсеналын Тони Адамс. Эднэрийг харахад мөн биширмээр шүү. Тэр миний хэрэгжүүлж байгаа тактикийн эсрэг тэр гарбуугаан сумлаад эргээ босч ирж байгаа энэ төр бол энэ бол миний фантаз шүү. Өөрийг бол бишрүүлдэг гэж байгаа юм чи. Эднэр бол нэрээс лайтай шүү. Бараг ингээл нэг төлөвлөгөө ёсоор л тоглолт явж идэм байна л да. Тэгэл ингээл хараад байж хахад энэ гурвандаа байсан чинь л ерөөсө гээвгэн сэргээл тоглолтыг эргүүлжсэн тохиолдол бол одоо байдаг юм байна тийм ээ. За ийм байна. Гэхдээ миний бүх цаг үеийн миний амьдтаа харсан багийн ахлагч нар дотроос хамгийн агуу нь бол Йохан Кройф гэж. Галландын шгшээ болон Аяксын багийн ахлагч Йохан Кройф гэдэг бол ер нь тэгээд агуу. Тоглогчид дасгалжуулагчийн үгийг сонсдоггүй, Кройфийн үгийг сонсдог байсан. Тэрийг бол би бол нуухгүй. Менежерээс илүү тийм нөлөөтэй өөрөө даалгавраа өгчөөд өөрөө хянаж чаддаг. Араас нь шалгалтанд нь дүн давж чаддаг. Би та нарыг инг гэж яхад чи сая ингэсэнгүүгээд ингээ дараа нь ингэж чаддаг. Ийм агуу. Тэгээ энэтэй холбогдуулаад ингээд нэг шал өөр юм ярихад нэг хөлбөмбөгийн нэг дээр үеийн нэг фанат надад хэлсэн. За. Франц Бекенбауэр гэж Германы агуу амт юм биш. Энэ Кройфтэй чинь шгшээ болон Байерн Мюнхен Аякс энэ хоёр дээр 70-аад онд аврагуудын лигт 3-3 төрүүлж явах үед үзчихсэн. Франц Бекенбауэр ч ирсэн. Бөмбөг аваад өөрөө ингэж залж ингэж дамжуулалт өгөх гэж явж байгаа тэр цэвэрлэгэн дээр тоглодог байсан юм шиг байгаа архан тал. Тэгээд ор нүрэнгүүтээ эргээд үзэгчд рүү өшгөлчөөд багийнхныгаа дуудаад дахиад зохион байгуулалтанд ороод нөгөө бөмбөг тоглолтод оруулангууд тастаж аваад дахиад шинээр эхэлдэг байсан. Яг бид нар ч одоо ингээ харахаар нэг хажууд тийш нь гаргачвал яава ийвэ нөгөөгаа сүн гэмтчихвэр хаагаад хүчдэг шүү дээ. Эхний Франц Бекенбауэр. Яг имэгцэсэнд нь орохгүй. Яг нь Тэнгүүд цөлж хайчаад. Тэнгүүтэнд өшгөлж хайчаад нэг орохгүй байгаа нэг нөхрийг дуудаж авчираад энд зогс гээд ингэдэг. Юус ийм генералууд бүр генералын дайтай мундаг хорондаанууд чинь одоо ерөөсөө тэр багийн дотор тэр талбай дээр байсан байж байгаа шүү. Эднэрийн мөнх настай амьдардаг байсан нэгэн шалтгаан нь хөл өмбөг өнөө цаг шиг ийм олон заваарсан тэмцээн гэж байгаагүй. Премьер лигтээ тоглоно, FA чамд тоглоно, шгшээд тоглоно гэвшөө. Одоо юу тэр community ямар тэр ийм юмнууд тэр тэгээ шгшээ гэх баг тоглодог. Тэгээ ийм байсан. Тэр үед бол капитанууд бол мөнх байсан. Ерөөсөө тухайн багийн капитан гүүгээр нь бол төсөөлхийн эцэсгүй байсан. Тэгэд өнөөдөр Арсенал Тео Волк гэж сая капитаны тууд зүгтсэн гарч. Тео Волк энэ хэдэн шалгуурын Фергигийн алийг давахыг бас хэлэхэд хэцүү болов гэж би бодож байна. Волк нэг удаа шүүгчдэр багаа өмөрөөд яваад очиход Калатан бүрэг үгэнд нь орох уу үгүй гэдэг чинь асуудалтай шүү дээ. Яг үнэтэй. Бас нэг шүүгчийг айлгаж чаддаг тийм нэг ахлагч нар байна шүү дээ, тий. Одоо манай Монголын хөлбөмбөгт Лүмбэ ах байна л да. Лүмбэ шүүгч тэрийг жишрүүлнэ, багийнхныгаа ч жишрүүлнэ. Уран бас их сайн өгнө. Яг ингээл нэг би бол яг 2009 оноос хойш Лүмбэ ахтайгаа хамт нэг 2 үлрэл ямар ч байсан тоглоод авсан. Сомын тэмцээнүүдэд. Тэгэл нэг жоохон байлдаан дээр нэг бөмбөгний талаан дээр ялт аваад гараад тэгээд ардаас маш сайн гэлцдэг. Үнэхээр гоё орилдог. Тэр үгийг бол сонслоо бол тэгэл нэр дараагийн тэмцэл бол сонирн биш. Ерөөсө тийм л байдаг байсан. Тэгээд одоо ч гэсэн Лүмбэ ах бол яг нөгөө нэг
юу гарсан байсан шүү дээ. Өнгөрсөн сая энэ үйлрэлт чинь та нөгөө тайлбарлаж байгаа сонссон баг. Хууралт игээд ардаа хууралт игээд орсон чинь нэг тоглогч нэг зөөлхөө татсан чинь ёй гэж зогссон чинь шууд шүүгч зогсоод нөгөө алдаа гэд үлээдэг шиг. Нэг талаараа их баавартай тэгээ аргууд их хүнлэгдсэн үе чи одоо яг тэгээ нөгөө даваах манай бид хамт хөлөө мөгөдчихсэн чи тэгсэн байхгүй. Лүмбэ болохоор ингэж яаж байгаа. Загсаач байгаа гэж инээлдэжсэн. Тэр шиг багийн ахлагч хүн гэдэг бол би одоо төсөөлөх юм бол манай Лүмбэ ах бол өстой үнэхээр яг капитан жинхэнэ багийн ахлагч. Яг л одоо яг таны сая тэр Йохан Кроф гэж би ярьж хахад Лүмбэхийг л бодчихъё. Тэгээд та бас хэлсэн байдаг штэ. Лионел Месси одоо өөр хин хинжүүлээ нэг тайлбар дээр би сайн санаж байна. Эдгээр бол багийн ахлагч бол биш ээ. Эдгээр бол нэг ангид байдаг даруухан хүүхдүүд. Багийн ахлагч гэдэг бол гэж та яг нэг хэлж ирсэн. Тэрэндээ чи өнөөдрийн сэдв бас их гоё уйлдаж өгч байна. Тэгээ энэ дээр олон хүн яригдах учраас улсууд бол намайг бодож байж магадгүй те. Юм бол нэг Ферги гэдэг энийгээ гаргаад ирэх юм. Тий. Өнөөдөр их олон хүний тухай яригдж байгаа учраас би Фергигийн номыг бол ерөөсөө сонгохоос өөр арга байгаагүй. За ингээд Йохан Кроф бол юм. За хэсэг хугацаанд завсарлах хоёлаа. За юу заримдаа нөгөө нэг манай Сабахал хэлж байлаа л дээ. Заримдаа шин юм гэдэг бол удаан хадгалагдсан хуучин юмыг шин юм гэж хэлдэг юм аа. Одоо хөдөлмөрийн байсалаар нэвтрүүлэг маань 2 жилийн үүрийг ингээд ямар ч байсан ардаа хийжлээ. Тэгээд хамгийн анхны зочин бол манай Фергюсон байсан. Тухайн үед бас одоо амгалангийн хийж байсан тэр Фергюсны намтар гэдэг нэг 2 минут орчмын нэг сонирхолтой зүйл байгаа. Би тэрийг одоо ч гэсэн их ухаж гаргаж ирж үздэг. Тэгээд үзэгчдээ бас тэрийг зориулъя гэж бодож байна. Тийм, тэрийг үзчихэд тэгээд студиэр гэж болзъя. Sir Alex Ferguson гэж жухам хин бэ, хаанаас гарч ирсэн бэ? Маш сонирхолтой та бүхэнд бас намтар хүлээж байгаа. Тэгээд энийг үзчихэд эргээд студиудаа болзъя. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. (1941) оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу яг шинэ жилийн өдөр Александр Битэн Фергюсон хэмээх хэрхэм өөрийн том хүүгээ үлгийдэн авсан нь хөл өмгийн ертөнцийн гол хүмүүсийн нэг нь байх юм гэж зүйлээгүй болов уу. Алекс Фергюсон Шотландын Глазго хотод эмээгийнхээ гэрт төржээ. Багаасаа хөл өмгөх дуртай байсан бяцхан хүү нутгийнхаа том баг Рейнжерсийг дэмждэг байлаа. Ферги цагтаа шаггүй хөл өмгчин байсан төдийгүй нийт 6 багт 317 тоглолт хийхдээ 170 голыг оруулж байж. Мөн 1967 онд Шотландынхаа шигшээ багт багтан 7 тоглолтод 9 гол оруулсан мундаг үзүүлэлттэй. Фергюсон дасгалжуулагчийнхаа гарааг залуудаа буюу 32 наснда эхлүүлсэн. Түүний анхны баг нь нутгийн Стирлинг шиг хэмээх баг байлаа. Ингээд Ферги, Сент Мэри, Абердин багуудаар хийсч байсан бөгөөд Абердинийг 8 жилийн хугацаанд удирдахдаа маш сайн амжилттайгаар удирдсан юм. Шотландын төлөвийг Европын шилдэг баг болгосон гэхээр ойлгогдох болов. Ингээд 8 жил Абердинийг удирдсан Фергиг Шотландын хөл өмгийн холбоо шигшээ багийн жолоог атгуулах санал тавьсан нь биелэлээ олсон. Гэхдээ Фергюсон шигшээ баг удирдах хүн биш байлаа. Тэр Шотландын шигшээг 1 жил удирдахдаа нийт 10 тоглолт хийж 3 хожим 4 тэмцэж 3 хожигдсон маруухан амжилтаар удирдлыг дуусгасан юм а. Харин үүний дараа тэр жинхэнэ од болон гялалзах мөн хөл өмгийн ертөнцийг өөрчлөх хувьтай багтаа иржээ. 1986 оны 11-р сарын 6-ны өдөр Олд Траффордын баг Манчестерын жолоог атгах хүн нь Sir Alex Ferguson байсан. Чухам минь өдрөөс улаанчдгууд жинхэнэ утгаараа нэг том цул баг болохыг хэн болсон юм а. Sir Alex Ferguson Манчестерт өнгөрсөн 27 жилийн хугацаанд Премьер Лигт 13 удаа, FA цомд 5 удаа, Лигийн цомд 4 удаа, Community Shield-д 10 удаа, аваргуудын лигт 2, Супер цомд 1 удаа, мөн клубүүдийн дэлхийн аваргад 1 удаа төрүүлсэн агуу амжилтыг үзүүлсэн гэлээ. Энэ хугацаанд тэр оны шилдэг дасгалжуулагч гэсэн алдрыг бүхэл бүтэн 11 удаа хүртэж байжээ. 27 жилийн хугацаанд Ферги Манчестерыг нийтдээ 1500 тоглолтод оруулсан бөгөөд түүнийхээ 895-т нь ялж ялалтын хувь нь 59.67 гэсэн үзүүлэлтийг үзүүлжээ. Фергюсон 27 жил багаа удирдахдаа нийтдээ 5 удаа л багаа их цэвэрлэгэнд оруулж байжээ. Үүнийгээ тэр багаа амжилттай оршин тогтнох хамгийн том үе шат байсан гэж тодорхойлсон юм. Тэр энэ олон жилийн хугацаанд олон ч маргаан шүүгэнд дэгдэж байснаас хамгийн том нь 2003 онд болсон хувц солих өрөөний маргаан байсан юм.
Мэдээж Дэвид Бекхэм маргааны нөгөө голдор байлаа. Хувцас мөрөөнд тэд хоорондоо хэрэлдэж байх үед Ферги хиний ч юм бэ нэг тоглогчийн фүүзийг Бекс рүү шилжүүлсэн нь Бексийн хөмсгөний дээд хэсгийг онож хит хитэн ойдол тавьж хүргэж байлаа. Энэ нь Бекхэмийн Манчестерээс явах хамгийн том шалтгаан болсон юм. Мөн тэр шүүгчдийг элдв бусаар доромжилж байснаас болж нийтдээ 5 удаа торгуулж байжээ. 2003 оны 10 сард 2 тоглолтоор, 2007 оны 12 сард мөн 2 тоглолтоор, 2009 оны 11 сард 4 тоглолтоор, харин 2011 оны 3 сарын 16-нд тэр 5 тоглолтын банк хүртэж байжээ. Агуу Манчестер Юнайтед баг 1878 онд буюу 136 жилийн өмнө үүссэн бөгөөд үүссэн цагаас эхлээд 4 том үед хуваагдсан нэгийг нь Фергюсны үе хэмээн нэрэлдэг ажээ. Агуу Сэр Алекс Фергюсон 2013 оны 5 сард Манчестер Юнайтедыг 13 дахь Английн Премьер Лигийн түрүүг нь бүтээсний дараа албан ёсоор зодод тавьсан юм а. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. За хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Мэдээж бид Сэр Алекс Фергюсны Leaders to хэмээх одоо манлайлагч хэмээх номыг бол бас үргэлжлүүлэн та бүхэндээ ярьж өгч байгаа. Өнөөдөр бол багийн ахлагч нар гэдэг сэдэв бол явж байгаа. Тэгээд Йохан Кройф одоо сонирхолтой хүмүүсийн талаар бол ярьж өглөө. Одоо нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэг эхэлж байна. 2 дугаар хэсэгт өөрийнх нь Манчестер Юнайтедийн ахлагч нарын талаар ярих гэж бодож байна. Сая болохоор нөгөө нэг бусдыг Бусдын авах юмсан, энэ хүн шиг байлгах юмсан. тийм ахлагч нар. Жишээлх юм бол одоо тэр Ньюкаслын Алан Ширер, Челсигийн Джон Терри, Арсеналын Тони Адамс нөгөө нэг Премьер Лигийн одоо Legends гэж цувралаар тэр чи үзээд харин. Яа, үнэхээр нэрээ биш ирсэн. Үнэхээр агуу. Тэр уур амьсгал Стивен Жерардын номон дээр байдаг шгшээд тоглох гээд доор түнэлдөөж Тони Адамс харангуудаа моносгаач нэгэнгүүд сүнсэн заалаад тэр чи өөр багийн хүнээс аах байдлаа өөрийнхөө багийн хүнээс аахад Адамс гэхээр агуу капитан нэрээ үнэхээр. Тэгээд Занга Ферги ирж гин 86 он дэрэгт нь мөн бас Английн хөлбөмбөгч Сэр хожиг зүүсэн Сэр Бобби Робсон гэдэг дасгалжуулагчийн хүү Брайан Робсон багийн ахлагч байсан. Брайан Робсны хувьд бол одоо Сэр Алекс Фергюсны зөвшөөрлөөр бол тоглолтын явцад шууд тактикийг өөрчилдөг. Ерөөсөө хараад зөвшөөрөл нөгөөдхөөрөө гээл тэгхэл юм бол тактикийг өөрчлөөд шууд удирдаа явуулдаг. Эрс шийдэмгий ширүүн тоглолттой эсрэг багийн тоглолтыг гайхамшигтай уншдаг ийм капитан байсан. Энэ капитан маань бол одоо гимтлийн улмаас сүүлийн бүлэгт бол одоо тоглолт нь цөөрсөөр байгаад арга буюу 91 онд Стив Брюс гэж эрэлхэг хамгаалагчд бол одоо капитаны тууз бол шилжин ирсэн. Стив Брюс бол галын бүсэд бол байнга тууж явдаг боловч тоглолтын бус цагаар наригаанч цантаа бусдын төлөө аймаар санаа зовдог. Манчестер Юнайтедтэй холбогдсон хүн бүрийн арга гэр ахуй амьдрал яаж байгаа бол гэж бодож явдаг ийм гайхамшигт. Үүний дараагаар бол одоо Эрик Кантана. Би түрүүн тэр чамайг Лүмбэ ахнаг маш сайн гэсэн орилтыг сонсох гоё шүү гэдэг шиг Эрик Кантана тийм үгээр хүнийг урамшуулах ёстой зүгээр ингээд давхижсэн машин одоо харавхандаа турбо залгуул ямар байх вэ? Мостон залгуул гэдэг шиг шавар тэргэж яхад мостон залгаж байгаа юм шиг угсгээл үсрээд шавараас гараад ирдэг шиг болгодог хүн бол Кантана байсан. Кантана, Ройкин хоёр гэсэн хоёр капитан бол эсрэг тесрэг нэмэх асгацны гүд байсан. Кантана бол ерөөсөө хүнийг дандаа урамшуулж өөрөө ингээд өөрийнхөө аймаар байдлаар сүртэй байдлаар айлгаад нөгөө захаа ингэж босгож ирээд ингээ мунхан хараад ингэж айлгаад гол оруулаад илүү дутуу юмгүй ингэж зогсож бүгдийг сүрдүүлсэн мөртлөө тийм хүнээс урмын үг сонсох үнэн чикаа байдаг юм л. Ялангуяа 96-аас 97 онд Умблдоны хаалганд Бекхэм талбайн төвөөс хүүхэд байхдаа гол хийжээ. Ингээд гол хийнгүүт Эрик Кантана хэлсэн байгаа. Би амьдаа наснда ийм гоё гол үзээгүй гэхэд үү штэ. Бекхэм тэр сонин хэвлэл зураг тарааж байгаагаар
Сэр Алекс Фергюсны хамт хин юу гэж магтсан нь хамаагүй. Эрик намайг магтчихжээ штэ гэдгээр ерөөсө Бекхэм ерөөсө тэнгэрт гарчаад ерөөсө нэг хэсэг бууж ирээгүй гэж штэ. Тэр Кантанагийн тэр одоо тэр урам Урмын үг. ийм бит. Рой Кин бол ерөөсөө л монголоор ярих юм бол дивишүүгээд ихэд за тэгэл өнгөрөө. Тэгэл ерөөсө хүний өөрийгөө хятаж хаяад ерөөсө айлыг хүртэл тийм ээ. Өөрийн хуураа гарсаад гарсан хүнтэй бол ерөөсө араас нь вэлтэргээ хүнд алдсан чоншгол тэгэл ерөөсө нэхлэх тутаа араас нь ноцолтоод ерөөсө бүр тэр айлыг нэг төвөөдөг байгаа юм да чон. Тэрэн шиг ерөөсө тэгэл хүний өөрийгөө тасдаж ажиллах гал байдаг. Рой Кинес бол зүгээр ерөөсө зүгээр тэрний тэр өгсөн үр Сэр Алекс Фергюсон Рой Энэ олон тоглогчийн карьерийг дуусгасан да. Тийм Рой Кин бол ерөөсө зүгээр Сэр Алекс Ферги бол зүгээр Рой Кинийг байхад тэр завсарлагаанаар чалчхандаггүй байсан гэж штэ. Тэнд нүдэрэмчгэд тэгэл 70-аад оны үеийн зүүн баянгийн Атманд цэрэгт багт ороотын дарга нь тэр жоохон болохгүй шүүгээл хэлчихэд очоод нухчдагтай адилхан эдгээр чинь агуу халцэргүүд үйсэн биш тэрээс генералын найтай халцэрэг Одоо ингээл Сити, Ювентус, одоо Барса гэж бодоход яг нэг тийм яг бүр нэг тийм яайдагс ахлагч байна. байхгүй шүү дээ. Харин тийм. Яаж байх вэ? За би ингээд сая таныг ярьж байхад л одоо 20 эдвэцийн турш бодчихж байгаа байхгүй. Танаас л шууд сайн асууж штэ. За Буфоныг байж болох юм Ювентус. Тийм. За Серхио Рамос бас нэг өвчгөндгөөрөө байж болох юм. Гэтэ ч бас нэг арай Тони Адамсын хэмжээнд бол тэгээд өөр ингээд сүүлийн бүлгийн капитанууд тэгээд Стивен Жерардаар л дуслаа шүү дээ. Одоо Жон Терри бас яг нэг тэгж тийм ээ тийм. тий одоо Адамс Кинс шиг тэгж нэг тийм хатуу хүн бол бас биш. Одоо тэгээд сүүлийн бүлэгт мөн Жон Терри маань л одоо номын уншснараа тэгээд Драгбагийн яриагаар бол одоо тэгээд байна. Тэгэхээр одоо ингээд 10 жилийн дараа хүүхдүүдийн хувьд бол одоо ингээд бас тийм зүйл бол харагдтал болох нь ингээд түүх болол үлдэх юм. Тий одоо өнөөдөр Франц шигшгийн гайхамшигтай капитаныг гаргаад ирэх юм бол Вилом нэрийг хэлж чадахгүй хинч капитан юм бүү мэд шүү дээ. Тэгэхэд 80-аад оны үед Мишель Платини Мардана Аргентины шигшгийн капитан. Гэхдээ энэ капитангүйгээр ерөөсө төсөөлөхийн арга. Германы шигшэл Лотер Матеус. Нэрэ Франц шигшгийн капитан гэсэн чинь одоо нөгөө Уго Лорис юм биш. Тоотгийн хаалгач. Харлаа. Тэр чинь Платинигийн дэргэд чи одоо жоох юм байхгүй юу? Шүүгчтэй нэг маргадгүй нэг нөхөр байна. За. Иймэрхүү байдалтай байна. За тэгж нэг капитан орхигдоод байна. Тэр нь Петр Ишмейх. Араас ганц чарлахад тэгэл дуусаа ерөөс. Петр Ишмейхлийн тэр нэг ерөөсөө нэг тийм амар тийм энерги, ирч хүч нэг тийм энергичний байгаа байдал бол ерөөсөө тэр талбайг ингээд бүрхчихэд. Би бол одоо амтны ертөнцийг их үзэх дуртай. Тэрэн дээр тэр нэг арслангийн үрхрээг ингээд долгионоор компьютероор үзүүлэхээр тэр хавийн уул нуух ингээд дөргөөл хурж идэм байна л да. Арслангийнхаа чихэнд хүрдэм байна л та. Тэрийг манмит сонсоод арслан үрхэж ир гэж би зүг. Бас энд чинь бас бусдаа дохио өгдөг. Миний эзэмшлийн газар шүү гэд тэгээ дохио өгөөд ингээд зүгээр хөвтчихсэн гинт орилж байгаа ч юм биш гэж. Тэр өөр 10 км-ийн цаана нэг тэрмэл арслангийн үрхрээр сонсогдонгууд би энд байна гэд орилж байгаа юм байна л. Тэр орилонтой Петр Ишмейх. Яг. Тэгээд ерөөсө тэр хаа байсан тэр урд байсан довтлогч хүртэл готгээд алдсан бөмбөгнийхээ араас чагчидэг жишээний. Зарим нь мэдээгээд араас нь явдггүй шүү дээ бөмбөг алдчихоо. Тэр хаалгач бас багийн ахлагч байх нэг талаасаа их сайн шүү те. Тоглолтыг яг ардаас нь харж байгаа учраас хин алдж ийн яаж ийн. Хаалгач болгоныг багийн ахлагчаар томилж одоо бас болохгүй тал их байдаг. Ягаад гэх юм бол тэр эсрэг багийн талбай дээр юу болж байгаа тэр болгон руу гүйж очиод байх бол хэцүү байдаг. Гэхдээ яалтчгүй Петр Ишмейхэл шиг тийм зартай хүнийг бол 50-аас аргагүй гэж бол одоо Перги бол одоо тэгсэн байгаа юм. Ер нь тэгээд хүүхэд байхад хөл өмгөгийг тоглоод явдаг байхад одоо сургуулийн авраг байрныхаа дунд тоглоод явдаг байхад 10 дугаарыг зүгээл капитаны тууз зүгээл явж ивэл аз жаргалтай талбайн төвд байдаг байлаа. Өнөөдөр одоо энэ Премьер лигээс болж одоо энэ 7 дугаар гэж нэг 30 дугаар модонд гараад ирлээ. Роналдо Бекхэмээс хойш юм да. Одно тэгэхэд үзээд байвал бас нэг Жорж Вестмейстэн тоглож байсан ч гэх шиг юм байна. Кантоноч Кени даалаглш байсан. Суарезын 10 дугаар бол ер нь агуу 10 дугаар Марадона 10 дугаар бол ерөөсөө 58 оны Пелегээс хэлээ. Пеле бол анх 10 дугаарыг Пелед өгж явахдаа хин ч юу ч бодоогүй Пеле ч юу ч бодоогүй авч ирсэн. Одоо 10 дугаарыг зөв өчигдөр Спартакийн Галланд нөхөр Кевинси Промс 10 дугаартаагаар
бэлтгэл хийж эхэллээ. Ааха. Бөөн бахархал, бөө ярилцлага, Оросын сайтаар дүүрэн ярилцлага. Тэгэхээр ерөөсөө эднэрээ чинь мөрөөдөл 10 байд юм. Сүүлийн үед бас Би яг нөгөө нэг танд хэлжсэн шүү дээ. Ювентусын өмсгөл авчираа тэгээд нөгөө Делперог одоо шүтдэг байсан. Делперо чи 10 дугаартай капитан тэгээд тэр л ерөөсөө миний сургуулийн аваргаар орох, байрныхаа гадаа тоглох нэг тууцтай 10 дугаартай л байвал тэгээд ерөөсөө ерөөсөө хамгийн сайхан байдаг байлаа. Тийм ээ. За тэгээд энэ капитанууд өөр бас ямар үүрэг оролттой юм гэхээр Пергигийн дотны зөвлөгч байсан. За жишээлх юм бол би чамд нэг амар сонд. За 1996 он. За FA Cup-ын финал Ливерпул урдаас нь ирж байна. Ливерпулийн Стив Макманаман нэг зогсоодог өстө хүн байтгаа адгуусч байхгүй байсан үе. за Перги хэдэн шин нойргүй онжигнэ. Яахаа мэдтгүү. Одоо бөөмөд яаж зогсох вэ? Довтлогч нарын ард ерөөсөө тэгэл нэг ёстой нэг нууц алуурчин шиг тэгэл нэг сэмэрхийн ингэж гитэж ингэж явж байгаа л ерөөсөө нэг цөөвөрчөн шиг ганцхан үсрэж 16 руу орж ирэл гол хийчихдэг. Тэгэхэд яах вэ гэдгсэн яг тэр тоглолтын өмнө капитан Эрик Кантана багийн хурал дээр хэлсэн юм. За би нэг саналаа хэлчих. За тэг гэсэн. Дараа нэг манайд нэг дөрөв хамгаалагч байна гэсэн. Байна гэсэн. Яг энэ дөрвийн урд нь Рой Кинийг тавь. Тэр үед Рой Кин арай өөр үүрэгтэй байсан юм байна. Одоо юу яг энэ дөрвөөс салгахгүйгээр холбот тавь. Энэ дөрөв тэр довтлогч нартай ноцолт ард нь байгаа тэр Стив Макманам Рой Кин ноцолт. Ингээл тоглолтыг хэлсэн яг энэ зарчмаар явхад Рой Кин Манчестерийн тэг 5-ын карманд орсон лугаа адил юус харагдаачгүй гэж. Тэр хооронд нь Кантана шуугаж очиж нэгийг хийгээд Манчестер цомд төрүүлээд Сэр Алекс Фергюсон маань ичээгүй гэж. Энэ бол ерөөсө Кантанагийн бодож олсон санаа. Миний туслах гэж энэ бүтлгүү нөхдүүд бодож олоогүй тэрийг. Би бодож олоогүй. Энэ бол Кантанагийн үчинд бид цомд төрүүлдэг. Капитан гэдэг бол ерөөсө ийм байдгийм аа. Энэ агуу хүн чинь одоо төгсгөлийн ном нэрээ одоо тэгж хэлсэн байна. ааха. За Балжаагийн цаас маань яаж вэ? Нуглараа дуусч гин үү? Найруулагч бас догч гин. Догч гин үү? Догч гин. Тэгвэл одоо энэ цаасыг цомгтголд оруулаад цомгтгол орж. Юу байгаа юм уу? Түрүүний ярен дээр жигнадаас сус. Таны ер нь хүсэл юу вэ гэж. Тий. Тэгэхэд би бол жоохон эргэлзэж байгаад Орос явах луушник гэж хэлсэн. За. Би хүслээ биелүүлсэн хүн. Нэг бодлын. За. Би фанатуудынхаа өгсөн санал асуулгаар Уэмбли явах эрхийг авч Уэмблигийн VIP бүрөөний үүдэн дээр Сэр Алекс Фергюсонтай гар барьсан. Одоо миний зургийг хар. Монголоос ганцхан би гар барьсан. Ааха. Өөр хүн байхгүй юу? Бусд нь өөр газар хараа тэнд тэр. Гол нь ялгаа. Ялгаа нь бусд нь манай Монголоос явсан 10 хэдэн нөхөр үе шүү дээ, тий. Тэр нөгөө нэг Олимпийн аварт суудсан сүнжин гарантын заал байна шүү дээ. Гоо энэ юуны? Шангрилагийн тэрэн шиг заал чи Уэмбли дотор зөндөө үйд юм байна. Тэрэн дотор манай нөхдүүд пампан хийж хооронд би тэр үүдээр гүүж өвж иж энэ хүнтэй чинь таарав шиг. Тэгээд одоо Фергигийн одоо Фергитэй дайралтсан монгол хүн хэд байдгийг тэгээд одоо Фергигийнхаа номон дээр байгаа энэ олон хүнийг одоо ярих Фергиг ярих энэ төр бол одоо бас нэг гарнаас нь барьсан над руу ч өөрөө ч хараачгүй л дээ байна. Тэ цаашаа харж байгаа хүн гарын олон аавын хүү бас ингэж явахгүй дээ. Тийм. Фергитэй гар бариад үзсэн нэг орчинд байгаад үзсэн нэг агаар амьсгалаад үзсэн. Хаалганы дэргэд хөөрхөн зогсоод тэгсэн намайг тэр нэг бүтэн зурган дээр байдаг нөхөр цаашаа явуул гэдээсэн юм а. Уг нь би чи Фергигээс салахгүй дагаа яваадаг санаатай шүү дээ. Аминдаа бол тийм ээ. Тэгээд бас ингээд ирээд ажил хэрэг болгоод бестселлер нэвтрүүлгээр олон хүмүүс мэдлэг болгож өгч ийн гэдэг бол сайхан байна. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань та бүхэнтэйгээ хамт Баасан гарыг бүр за тэгээд YouTube хуудсан дээр одоо ингээд байж болох бүхэл нөхцлөөр бит хоёроо та бүхэнтэйгээ хамт байгаа. Тэгээд удахгүй нэвтрүүлэг маань бас магадгүй нэг өдөр вагонд, нэг өдөр онгоцонд, нэг өдөр Лужникийн цэнгэлтэд, нэг өдөр Сантьяго Бернабеугаас та бүхэнд хүрэх болтгоо гэсэн сайхан өрөөлөөр нэвтрүүлгээ өндөрлүүлээ. За дараагийн дугаарууд Криштиано Роналдо. Хүүх за. Би тэрийг ер нь хөтлөхгүй. Тэгэж. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн та бүхэндээ Баасан гарыг бүр уламжлан хүрэх болно. Нэвтрүүлэгтэй маань хамт байгаараа биднийг дэмжээрэй. Тэгээд холбоо өрхөв хүсвэл та бүхэн доор гарч байгаа одоо Facebook одоо бус таягуудаар бол холбогд боломжтой ингээд дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. I'm friends with the monster that's under my bed. Get
Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.